эзэн хаад бол багаасаа ингэж эрх танх өсөөд эхлэхээр бол нилээд тэгж ухаан нь мунхаг болж эхэлдэг. Нэг ийм жишээ өгдөг. Юан улсын үед бол нэг эзэн хаан мориноосоо унсан байна л да. Тэгээд нөгөө мориод ташуурдаад хол газар цөллөгт явуулж идчихсэн байдаг. Сүүлд Хятадын эзэн хаан бол нэг шатан дээр бүдэрч унаад уурсандаа шатаа ташуурдуулж ирсэн гэхэд сонир зүйлүүд байдаг л да. Ахын одоо бодоод үзлээ. Тийм сони юм байж болох. Би одоо энэ шатан дээрээс хатарч унаад энийг зохиол надад ямар отоо учиргүй шүү дээ. Ер нь эзэн хаадын түүх гэдэг бол маш их сонирхолтой. Та бүхэн Монголын түүхээс гадна дэлхийн түүхийг их сонирхож үзээрэй. Зарим хүн одоо Мин улс гэж маш хүчрэх улс оршин байж исэн. Нэг Хятадын эзэн хаан бол эзэн хаан мөртлөө ерөөсө хаан болох дургу тэр ордондоо өдөржингөө мужааны ажил хийж судаг тийм их сонирхолтой байдаг. Тэгээд ерөөсө төрийн иргэн шийддэг өдөржингөө л ордондоо нөгөө дарах мужаана хийгээд байдаг. Тийм учраас дэлхийн түүхийг сонирхож үзэхэд бол их сонирхолтой хөгжмөр тийм зүйлүүд жишээнүүд бол маш их олон байдаг л да. Та бүхэн тийм учраас зөвхөн Монголын түүх гэж явцуурлгүй дэлхийн түүхийг бас их сонирхож үзээрэй гэж хүсэж байна. Түүх 12-ийн 1 ангийн сурагч Бэндрян. Тэгээд өнөөдөр бидний цаг зав гаргаж яриа хийж байгаа нь хэрэг баярлж байна. За нэгдэг асуулт миний асууж байгаа асуулт болохоор хөннөө гүрний талаар. За ингээд хөннөө гүрний талаар эхний одоо сурвалжуудад гүннүү ч юм уу багш хэлсэн ингээд бүдүүлгүүд гэж бичсэн байдаг. Тэгэхээр яагаад бидний одоо өвд эцэг ингэж бичсэн байдаг гэсэн одоо таны ойлголтоор яг хөннөө гүрний талаар ингэж ярьж өгөөч. Тэгээд сэтгэлдээ хэлэхэд бидний насан дээр одоо Монголын эзэнт гүрний үед хаан сэмпий залардаг, хатан одоо төр төшдөг үеэсэн. Тэгэхээр хүүхдүүд бид ч бас таны хэлсэн одоо сургамжуудаас сургамж аваад тэгээд бас амьдралдаа үргэлж хэрэгжүүлэх хэрэгтэй болов гэж бодлоо. Баярлалаа. Хөннөө гүрэн бол Монголын өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрт оршин тогтножсэн хамгийн анхны хүчрхэг эзэнт гүрэн. Та бүхэн дэлхийн хаанч одсон хөннөөгийн тухай бол заавал ярилцах хэрэг байна. Ямар ч мэрэгчлэр сурсан хүн бол үндэснийхээ түүхээс тэгж түүхээ мэдэхгүй байх юм уу? Түүхээс зайлсхийх ямар ч боломжгүй. Тухайн үед Хятадууд бол ханз усгээр одоо бичиг үсгтэй ард юм шүү дээ. Тэгээд Хятадууд бол хөннөөчүүд байнга Хятадын одоо эзэнт гүрний хил хязгаарыг уулгалан давталж дээрэмддэг байсан учраас их дарамжилсан ханзаар бичдэг байсан л да. Энэ ч бол яг нэг тийм одоо жирийн одоо ердийн хэрэг. Хамгийн гол сургамжтай зүйл, сонирхолтой зүйл нь юу вэ гэх юм бол хөннөөчүүд бол дэлхийн түүхийг өөрчлөх, их нүүдлийн түүхэнд бол маш их гол үүрэг гүйцэтгэсэн ард юм. Одоо Ромын хөннөөчүүдийн одоо үр удам үндэс угсаа болсон Атила хаан Ромын эзэнт гүрнийг хэрхэн түүвэж иргэшээж байсныг бол түүхээс та бүхэн мэдэн шүү дээ. Тийм их агуу түүхтэй ард түмэн байсан байна. Хөннөөчүүдийн тухай бол Хятадууд, Европчууд бол маш их тийм сурвалж бичиг бичиж үлдээсэн л дээ. Та бүхний одоо бидний хамгийн одоо анхны өвгдээс бол өвгдээс эзэнт гүрэн бол хөннөө байсан гэж хэлж байна. Ароны хоёрын сурагч бэлэг сайн байна. Та Чонсул номыг уншиж байсан уу? Чонсул ном дээр монголчуудыг чонтой, хятад үндэснийг хантай зүйлсэн байдаг. Тэгээд өвөл 104 хэлэлийн тош чонтой толгойч чон шиг араа шигтэй чон шиг борцсон гэдэг. Тэрний ачаар олон сая хүнтэй хүн ардын хятадыг өдөртөж чадсныг гадаг. Та тэрийг юу гэж бодож байна? Заавал маш их сонирхолтой асуулт байна. Ийм их бага нас залуу мөртлөө бол тэр том зохиолт юм бол гүн утга санааг бол маш тодорхой ойлгож авсан чамд юуны өмнө баяр хүргэе гэж бодож байна. Чоноос монголчуудын өвгдөөс бол чонтой монголчуудад ерөөсө чонтой адилхан ард юм. Монголчууд нүүдэлчд учраас дулаан байранд одоо байнга амьдарч ая тухтаа нөхцөлийг хангах биш. Байгалийн одоо зуудад бэрхшээл, чонын одоо довтлохоо, одоо чон нохооны аюул, бусад үндэстний одоо эзлэн түрэмгийлэх
энэ их аюул донд байнгын сурж амьдардаг 24 цагийн турш тэмцэж амьдардаг ард том байсан нүүдэлчд байсан учраас монголчуудыг баг хүн гэхээс илүүтэй бас чонтой зүйлс нь бол маш их онсон тодорхойлт гэж бодож байна. Чон бол үргэлж тэмүүлдэг маш их байгалийн аюул зовлон бэрхшээлийг бол сүрж амьд үлддэг тийм амьтан шүү дээ. Тийм учраас монголчуудын өвөг дээдс бол хэдэн 100 жилийн турш одоо харийн үндэстний асар их давталгаа одоо сайн ярьсан бүх аюул гамшиг донд амьдарч байсан учраас сүүлдээ бол чон шиг байсан гэж хэлж болно л да. Тийм учраас орчин үеийн ерөөсөө Монгол үндэстэн үүснээс өнөө хүртэлх үеийн Монгол үндэстний түүх бол жинхэнэ чонын замнал юм гэж бас хэлж болно. Сайн байна уу? Нэгийн 3 дугаар ангийн сурагч мөн хэрсэн байна. Тэгээд нөгөө хүннүү бүрэн бас дээр нөгөө нэг мэн улстай ингээд энхийн хэлцээр тогтооход нөгөө ургийн харилцаа аваад нөгөө хятад хатантай болсны дараагаар удалгүй ингээд мөсөн ингээд нэг тийм юм сонсч ирсэн. Тэгээд та энэ талаар өөрийнхөө үзэл бодлыг хэлээч. Энэ зөв юм болов уу, буруу юм болов уу? За юуны юм бас чам дахиад баяр хүргэе гэж бодож байна. Ийм залуу мөртлөө тэр 2000 жилийн өмнөх тэр нарийн түүхийн фактыг бол мэдэж өөрийнхөө үзэл санаагаар тунгааж ойлгоно гэдэг бол маш том чадвар юм аа. Чам баяр хүргэе. Өнөөдөр асуулт асууж байгаа хүүхдүүд бол бүгдээрээ маш их мундаг хүүхдүүд байна. Ийм залуу мөртлөө маш их мэдлэгтэй түүхийн нарийн нандин үйл явдлуудыг бол ингэж нарийн мэднэ гэдэг бол маш их тийм бахархууштай сайшаах гэхээс илүүтэй маш их тийм та бүхнээр бол маш их бахархаж байна. Сайн охины ярьсан жишээ бол альва улс үндэстэн харь улсын одоо аргамд автаад эхлэхээр мөхдөг юм аа. Харь үндэстэн бол тухайн үед хүннүү гүрэн бол хятадын эзэнт гүрнийг байнга давталж амар зайг нь үзүүлдэг учраас хятадууд хүннүү гүрнийг намгдахын тулд хятадчуулж хааны угсааг нь хятад угсаатай болгохын тулд өөрийнхөө хятадын эзэн хаан бол өөрийнхөө гүнжийг хүннүүгийн шанио гэж ярьдаг шүү дээ. Хүннүүгийн хааны хатан болгосон байдаг. Хүннүүгийн хааны хатан болгосны дараа бол хятадын зүгээс бол хүннүү гүрэнд бол өөрийнхөө ашиг сонирхол бодлогыг бол тулгаж тоглолт явуулах бол нэлээд боломжтой болсон. Тийм учраас альва улс үндэстэн бол үндэсний дархлаатай байх хэрэгтэй. Түрүүний миний ярьж байсан Тоон Төмөр хаан Солонгос хатантай болсны дараа Юан гүрний төрийн доктортой байдал бол нэлээд алдагдсан гэдэг бол альва улс үндэстэн өөрийн үндэстний дархлаатай байхгүй бол сүнэж мөхөх байнгын аюул занал отож байд юм аа. Энэ бас миний саяхан ярьсан түүхэн жишээнүүд бүгд өнгөрсөн үед боловч одоо үед ч бас нэн шаардлагатай. Монгол хүн болж төрсөн л бол их хэл соёл түүхээ бол маш сайн мэдчих ёстой. Ялангуяа ингэж одоо бусад үндэстний соёлын эзлэн түрэмгийлэлт нэн хүчтэй байгаа энэ үед бол бусад үндэстэнд амархан гэж оюун санаагаа эзлэгдэж угаалгахгүй тулд үндэстнийхээ дархлаагаа одоо маш өндөр үндэсний дархлаатай хамгийн сонор соргог байх үйл одоогийн бидний амьдарч байгаа энэ үе гэж бодож байна. Тийм учраас та бүхэн бол их хэлээ сайн мэдэх хэрэгтэй. Монгол гэдэг үндэстнээ одоо доош нь хийж одоо шүүмжлэхийн оронд бол маш их тэгж бахархаж монгол хүн болж төрснөөр бахархаж байх хэрэгтэй. Миний асуулт бол энгийн одоо юу танд одоо түүхийн олон юм бааtruуд байгаа шүү дээ. Өнгөрсөн үед. Тэгээ түүхчүүний хувьд бол нэг хүний амьдралын мөчлөг тэр чигээр харагдаж байдаг юм сайн галтай. Олон бааtruуд байгаа. Та тэр дотроос та бол Юан улсыг болсон тийм ээ. Яг аль хүнд нь илүү ойр дотн одоо аль баатрыг нь илүү өөртөө ойр дотн сандаг вэ? Яг л таны синтет төвшсөн хатад бол их тийм түүхийн баатруудыг маш сайхан суулж гаргаж ирж тэдэнтэй ярилцаад байгаа юм шиг юм мэдрэмжийг төрүүлж ирсэн. Тэгэхээр энэ бол түүхчийн том чадвар. Тэгэхээр эдэн дотроос таны хамгийн хайртай бөгөөд ойр дотн байдаг баатар аль хүндээ тэгээ яагаад? Энэ дээр бол ямар ч эргэлзээгүйгээр Тоон Төмөр хааны үед Монголын төр цэргийн эрхийг атгаж ирсэн Мэргэд давгийн Баян гэдэг одоо жанжин төрийн зүтгэлтнийг бол
онцлохыг хүсэж байна. Баян Жанжин бол Мэргэд аймгийн хүн. Мэргэд овгийн хүн. Та бүхэн Мэргэд аймгийг одоо сайн мэдэн шүү дээ. Мэргэдүүд бол Чингис хааны хатан бүрт үжин оролцож Чингис хааны одоо өшөө хонцонг бол буцалгаж хэлгэнүүлж байсан юм байна. Энэ Мэргэд аймгийн сүүлч үеийн төлөөлөл болсон Баян гэдэг их мундаг Жанжин байсан. Тухайн үед монголчууд Хятад газар суугаад 100 орчим жил болж амьдарч нэлээд хятадчиж эхэлсэн. Сүүлдээ Хятад нэртэй болсон, монгол хэлээр мэддэггүй хүн онширсан. Солонгосчууд, Хятадууд, Персүүд бол Монголын эзэнт гүрний бодлогыг бол нэлээд алдагдуулж эхлэх тийм игцэгтэй цаг үе байсан. Энэ бол Юан гүрэн оршихуу, эс оршихуу гэдэг тийм игцэгтэй цаг үед бол Баян Жанжин гарч ирсэн л дээ. Баян Жанжин бол одоо Монголын төрд бүгшсэн харийнхныг бүгдийг хүч хэрэглэн зайлуулад устгаад зөвхөн монголчуудыг бол төрд оруулахыг маш их дэмждэг тийм хүн байсан. Нэлээд хатуу ширүүн одоо хэрцгийдүү гэж хэлэхээр хүн байсан боловч Монгол үндэстэн Юан гүрнийг бол яг жинхэнэ монгол чигээр авч явахад бол өөрийнхөө бүхий л амьдралаа зориулсан байдаг. Гэвч Баян тэр Жанжины өөрийнх нь хувь заяа бол маш эмгэнэлтэй байдаг. Баян Жанжины ач хүү нь өөрөө нэлээд Хятад соёл дуртай, Хятад одоо бодлогыг нэлээд дэмждэг хүн байсан учраас одоо тэр өвөөгөө хувилдааны аргаар зайлуулаад хол газар цэвэрлэх явуулсан байдаг. Өнөөгийн өмнөд Хятадын нутагт. Тэгээд Хятадууд Баян Жанжинд маш их дургу байсан учраас Баяныг өөд болсныхан дараа тэр хүүрийн оршуулгыг зориуд өмхийрүүлсэн гэж үздэг л дээ. Эндээс энэ Баян Жанжины намтрыг үзэж байхад бол маш их тэгж би өмөөрөх сэтгэлээр хандаж битсэн гэж боддог. Тэр хүний одоо гомдол, харамсал ямар их байсан нь бол тэр түүхийн сурвалжуудаас бол мэдэгддэг л дээ. Монгол одоо өөрийнхөө улс үндэстний төлөө тийм чин шудраг үнэнчээр зүтгэж байгаа төгсгөлд нь өөрийг нь үзэн ядаж зайлуулна гэдэг бол тэр хүний сэтгэл зүрхэнд хичнээн их гомдол төгссөн байсан бол гэдэг тийм бодол намайг их тэгж гайхшруулж цочирдуулж байсан. Тийм учраас би Баян Жанжины тэгж түүхэнд үлдсэн, бичигдээгүй үлдсэн гомдлыг нь тайлхий гэдэг бодол энэ бол миний үүрэг юм байна гэж бодсон. Тийм учраас ямар ч эргэлзээгүйгээр Баян Жанжин бол миний хамгийн их хүндэтгдэг түүхийн баатар гэж хэлж байна. Татварын дуртагтайгаар Япон, Солонгос, Хятад ер нь ойлгохтой Азийн улсуудад монголчуудын үзүүлсэн нөлөө хэлдэг шүү дээ. Тэгээд Монгол ер нь бол Чингис хаан тэгээд монголчуудын бол яг дэлхийд үнэлэгдэх, дэлхийн түүхийг бичилсэн гэж хэлдэг. Тэгвэл яг дэлхийд тэгээд Европын улс орнуудад монголчууд зөв талыг эзэснээс илүү ямар өөрөг оролцоо гэсэн одоогийн энэ түүний мэд тогтцоо бий болгоход ямар нөлөөг үзүүлсэн бэ байна. Биднээс ойлголоо сонирхолтой асуулт байна. Биднээс бол өвгт дээдсээр бол бахархаас өөр аргагүй тийм ундаг түүхтэй ард юм л дээ. Одоо монголчууд дэлхийн түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Юу үлдээсэн? Олон улс орныг эзлээдлээсэн. Тэгээд үүнээс нь одоо юу үлдэж хоцорвоо гэдэг бол тийм асуулт байдаг. Монголчууд бол өнөөгийн орчин үеийн дэлхийн нийтийн одоо дэгч аягийг бол бий болгосон ард юм. Монголчуудын түүхэнд гүйцэтгсэн үүргийн талаар бол Японы эрдэмтэд маш сайн судалж бичсэн байдаг. Ялангуяа дэлхийн түүх мэндэлсэн гэдэг энэ номон дээр бол мөн Монгол үндэстний Мандал Буурал гэдэг Сугияма профессорын номон дээр бол монголчууд дэлхийн түүхэнд юу авчрав, өнөөгийн дэлхийн дахинд юу үлдээв гэдэг талаар бол маш тодорхой бичсэн байдаг л да. Дэлхийн одоо худалдааны систем, өнөөгийн эдийн засгийн тогтолцоо бол монголчууд анх бий болгосон. Монголчууд бол цэрэг армийн орчин үеийн тогтолцоог бий болгосон. Өнөөгийн Хятад, Орос, Араб, Персийн ертөнцийг бүрэлдэхэд бол монголчууд бол ерөөсөө монголчууд бол энэ бүхнийг бий болгосон. Өнөөгийн Орос Хятадыг бол монголчууд бий болгосон шүү дээ. Яагаад гэвэл тухайн өнөөгийн Оросууд, Хятадууд бол тархаа бодорхаа хоорондоо ойлголцдоггүй, тус тустай хуваагдсан тийм улс үндэстэн байсан. Үүнийг монголчууд бол 100 гаруй жил захирахтаа бол нэг үндэстэн болгож өгсөн. Тийм учраас өнөөгийн дэлхий дахин одоо бидний амьдарч буй энэ цаг үе дэлхий дахины дэг журмыг бол монголчууд бий болгосон гэж бахархалтайгаар хэлэх тийм бүрэн үндэстэй. Тэгээд нөгөө
Одоогийн өөр монголчууд болохоор Монголын Чингис хааны тухай болон Хувлааны тухай кино хийсэн байдаг. Тэгээд энэ киноны тухайд бол Хятадд болохоор Монголын ихэнх нөгөө нэг түүхийн бичиг байдаг гэсэн болохоор энэ кино нэлээ үнэ дүүх юм болов үгүй юм болов гэдэг тал дээр та хэлж өгөөч гэж хүсэж байна. Энэ охиныг анзаарахад бол монголчуудынхаа түүхийг мэдхийн тулд маш их соргог байдаг тийм их ухаалаг мундаг охин байна. Ялангуяа ийм их залуу мөртлөө юмыг их ултай, суурьтай, мэдлэгтэй, чадвартай бодож байна гэдгээр бол бахархаж байна. Монголын түүхийн ихэнх бичмэл их сурвалжууд бол хятад хэлээр байдаг. Тийм учраас хятадууд бол Монголын түүхээр одоо аливаа бүтээл гаргах их эрхтэй арт түмэн гэж бодож болно л да. Тийм учраас хятадын их сурвалжууд тулгуурсан түүхүүд бол нэлээд үнэнд дөхөн гэж ойлгож болно. Гэхдээ яг өөрсдийнх нь үзэл суртал зохиогчийн зарим нэгэн бодол нь орсон байдаг боловч ерөнхийдөө нэг 70% нь бол баг багцаагаар хэлгээд үнэн гэж хэлж болно. За ингээ Монгол хэл уран зохиолын багшийн хувьд бас нэг асуулт байна л да. За ямар асуулт гэхээр Монголын нүс товчоог бол зарим судлаачид бол ерөөсөө уран сайхны бүтээл гэж үзсэн байдаг л да тийм. Тэгэхээр одоо уран сайхны бүтээл гэж үздэг эсвэл түүхэн сурвалж гэж үздэг таны бодол асуулт томруулъя гэж хэлсэн. Монголын нууц товчоо бол Монголын түүхэнд бүх цаг үеийн түүхэнд гарсан хамгийн агуу бүтээлэлтэй. Энэ бол тухайн үеийн одоо тэр Монголын нууц товчоог бичсэн хүн бол тухайд хамгийн төгс үйлдвэрээр бичсэн гэж үздэг. Монголын нууц товчоо зөвхөн түүхийн их сурвалжаас гадна уран сайхан, уран зохиолын хосхон үнэтэй дурсгал юм. Энэ тухайн үеийн тэр бичгийн хүн бол Монголын нууц товчоогоор зөвхөн монголчуудын түүхийг одоо үнэн зөвөөр бичгээс гадна тухайн үеийнхээ хэл соёлын хамгийн гайхамшигтай хэллэгүүдийг дүүж хамгийн сайхан хувилбараар бичиж үлдээсэн. Тийм учраас Монголын нууц товчоо түүхийн ч бүтээл уран зохиол, уран сайхны ч бүр хосхон өв дурсгал юм аа. Хоёрдугаарт Монголын нууц товчоо бол монголчуудын хувьд Библи гэж хэлж болохоор, ариун Библи гэж хэлж болохоор бүтээл юм. Энэ нь зөвхөн түүх гэдгээс гадна монголчуудын одоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулсны одоо өв дурсгал гэж хэлж болох юм. Одоо янз бүрийн түүхчид бол монголчуудыг Хятадаас гаралтай, Чингис хааныг хүртэл Японоос гаралтай гэж хэлж бичдэг хүмүүс байдаг л да. Монголын нууц товчоо тэр бүхэнд эцсийн хариултыг өгч тухайн үеийн тэгж 13 дугаар зууны монголчуудын чин сэтгэлийн дуудлага, хүсэл зорилго, тэмүүлэл хэдэн зууны турш тэмцэж байсан тэр тэмцэл хүнд бэрх цаг үеийг тэр агуу одоо товчхон гэж болж болохоор тэр бүтээл мөнхчүүлсэн гэж хэлж болох юм. Тийм учраас та бүхэн Монголын нууц товчоог маш сайн уншиж явах хэрэгтэй. Сайн мэснэ би дөнгөж мэдлэрэн басмас ирсэн. Энжинлэн байна. Тэгээд сая Тоон хааны тухай ярьсан. Тэгээд Тоон хааныг Монголын хамгийн сүүлчийн хаан гэж ярьдаг. Тэгээд яагаад Монголд юусоо орж ирээгүй тийм орсыг захирсан энэ мөртлөө яагаад ингээд Монголын хамгийн сүүлчийн хаан гэж нэрлэдэг юм бэ? За би энэ охины асуултанд хариулъя. Монголын их юан гүрэн гэж оршин тогтножсэн шүү дээ. 1271-ээс 1368 он хүртэл. Тоон Төмөр хаан бол Монголын сүүлчийн эзэн хаан биш. Монголын сүүлчийн эзэн хаан хэн билээ? Хүүхдүүд та нар мэдчихэж байна уу? За. Яг Монголын их гүрний сүүлчийн эзэн хаан бол Лигдэн хаан. Монгол улсын сүүлчийн эзэн хаан бол Богд Жавцан Дамбатар. За та бүхэн сайн мэдчихэв. Тэ Монгол улсын сүүлчийн эзэн бол Тоон Төмөр хаан яагаад Монголын нутагт ирж байгаагүй вэ гэх юм бол монголчууд тухайн үед дэлхийн дахиныг эрхшээн захирч байсан. Тухайн үеийн дэлхийн дахин бол Монгол улсын хил хязгаар өөрсдийнх нь харьяат нутаг байсан. Монголын эзэнт гүрний төв нь өнөөгийн Бээжин хотод байсан учраас хүн нийслэлтэй амьдардаг шүү дээ. Тухайн орны иргэн одоо язгууртад бол нийслэл хоттой амьдардаг. Яг энэ жишгээр Тоон Төмөр хаан бол өнөөгийн Бээжин хотод төрж өсөж амьдарч байгаад сүүлдээ бол 1368 онд Монгол одоо Хятадд бослог гарч монголчуудыг хөөсөн учраас Монголд ирэхээс өөр аргагүй болсон байд юм аа. Тухайн үед монголчууд бол
тансаг ордон хашид амьдарсаар байгаа тийм одоо чирэг дайчид бол биш болсон байдаг. Тухайд Чингис хааны үеийн дайчид бол маш тийм эрч хүчтэй зоригтой мундаг жанжид байсан бол 100 гаруй жилийн турш Хятадын нутагт одоо жаргаж зингижсэн монголчууд бол нэг маш их хүйтэн бороо ороход хүртэл тэгж зутардаг, хоол ундгүй үдээр гэж үлсэж цангадаг, зовлон бэрхшээл дааж чадахгүй тийм халирамхай хүмүүс болсон байдаг. Энэ бол бас хэдийгээр суурин нийслэл тийм тансаг хотод амьдарч байгаа сайн боловч нөгөө талаар Чингис хааны үеийн дайчид шиг тийм мундаг, эрч хүчтэй, зоримог, хүч чадалтай хүмүүс биш болсон байдаг нь бас нэг талаараа маш их харамсалтай зүйл л дээ. Тийм учраас Монгол улсын иргэд бол маш их чирэг байх хэрэгтэй, эрүүл байх хэрэгтэй гэж түүхийн сургамж бол тодорхой харуулдаг л да. Тийм төвчээртэй байх хэрэгтэй. Өөр асуулт байна. Арны дөрөв сарч байна. Тэгэхээр Монголын түүхэнд хотууд маань маш их үүрэг гүйцэтгэсэн. Ануу хатан, Султаны хатан, Мандхай хатан зэрэг. Тэгвэл та 7 жилийн хугацаанд хотуудын тухай судлахдаа яг ямар сургамжтай зан чанар байсан бэ? Ямар бархууртай зан чанар? Одоогийн бидний дутагдаад байгаа зан чанар юу байсан бэ гэж. Тухайн за баярлалаа. Их гоё асуултаа. Энэ охины асуултанд хариулъя. Тухайн үеийн Монгол хатад бол маш өргөн хэмжээгээр сэтгэж чаддаг тийм хүмүүс байсан. Одоогийнхаар бол олон улсын давцамд тэгж сэтгэж чадхаар маш том стратегичд байсан л да. Ялангуяа тийм том эзэнт гүрнийг захирч байгаа эмэгтэй хүн бол өстөө нэг хатан ухаанаараа өөрийнхөө үр удмыг ч зөв тохируулж авч явдаг, төр усаач зөв тохируулж авч явдаг. Та бүхэн Ануу хатныг мэднэ, Мандухаас эзэн хатныг мэднэ, Чингис хааны ээж Өвлөн үжнийг мэднэ, Чингис хааны хатан Бүрт хатныг мэднэ. Энэ хүмүүсийн түүхээс хараад байхад бол өөрсдийнхөө зорьсон зорилго одоо Монгол улсаа авч явах тэр өөрөлтөнд тохиолсон хүндхэн үүрэг, үр хүүхдүүдэд өсгөн хүмүүжүүл энэ бүх үүргийг бол нэгэн зэрэг гүйцэтгэж чадсан байт юм аа. Тийм учраас цаг үеийн л өөр болохоос биш та бүхний дунд ч гэсэн Ануу хатан сууж байгаа, Өвлөн үжин шиг хүн сууж байгаа, Сорхогтны хатан шиг хүмүүс сууж байгаа. Та бүхэн түүхийг болоод тэгж харь хөндөй бүр ингэж үлгэр домог шиг бас хүлээж авч болохгүй. 800 жилийн өмнө ч гэсэн яг л бидэн шиг Монгол хүмүүс оршин амьдарч байсан. Тийм учраас та бүхэн өөрсдөө Чингис хаан гэж сэтгэх хэрэгтэй, Өвлөн үжин гэж сэтгэх хэрэгтэй. Маш томоор сэтгэж, эрч хүчтэй, зоригтой байгаараа гэж хэлье. Та бүхний донд ч гэсэн миний ярьсан түүхэн хүмүүс бол бүгд сууж байгаа. Ирээдүйн хувьтай хаач та бүхний донд сууж байгаа. Ингээ явж ялаа л та номын зүгээр дээр. Тэгээд таны номоос гадна одоо ингээ хаттын тухай ном бичсэн юм шүү дээ. Тэрнээс гадна би бас нэг өөр тийм хатантай ном олсон л доо. Тэр нь Самар хатан гэдэг. Тэр хүн ямар үйл хийсэн бол тэгээ ном бичсэн. Уншааг байгаа тийм. Одоо Самар хатны тухай ярих юм бол би та бүхэнд нэг одоо нэг үлгэрч өгөн шиг үлгэр ярьж өгөхгүй л байна л да. Тийм. Гоё үлгэр болно да. Самар хатан бол одоогоос 500 жилийн өмнө амьдарч ирсэн тийм түүхтэй хатан л да. 1399 оны нэг өдөр Монголын эзэн хаан Илбэг нэгүсэгч гэдэг хаан ан гөрөө хийгээд явж байхдаа нэг хүүтэн өвөл туулаа агнсан юм байна харуулж алж. Гэтэл цагаан цасан та бүхэн энэ домгийг болоод зарим нь сонссон байх гэж бодож байна. Уран зохиолын хичээл дээр, түүхийн хичээл дээр сонссон байх гэж бодож байна л да. Тэгээд тэр хаан болоод цав цагаан засны дээр туулааны цусан туссан байхыг үзээд манай Монголын иргэд дотор ийм цас шиг цагаан царайтай, цус шиг удаан хацартай эмэгтэй байдаг болов уу үгүй болов гэж төшөндүүдээс асуусан байна. Тухайн үед бол тэгж одоо цав цагаан царайтай, удаан хацартай хүнийг бол их царайлаг гэж үздэг байж л та. Одоо бол тийм удаан хацартай хүнийг бас нэг бас таашаадаг шүү дээ. Гэтэл нэг төшөндөл хийсэн байна. Хаан та таны дүүгийн одоо хатан болвол яг ийм царай төстэй хүн гэж одоо хаанда хэлсэн байна. Гэтэл тэр хаан бол нэлээд мунхаг хаан байж л та. Тэгэж одоо өөрийнхөө тухайн үеийн одоо хүсэл шунал давтаад дүүгээ өөрийнхөө төрсөн дүүг алаад дүүгийнхаа эхнэрийг бол өөрийнхөө хатан болгосон байдаг. Тэгээд дүүгийнх нь эхнэр бол нэлээд өшөрхсөн байна л да. Нөхрийг алдсан учраас
энэ хаан одоо ямар их тийм их харгас хэрцгий мунхаг хаан бай гэдэг. Тэгээд өшөөгөө авахын тулд бол тэр өөрийнх нь тухай анх сануулсан тэр нэг төгшмөлөөс бол өшөөгөө авъя гэж бодчих л дээ. Нэгэн өдөр тэр хаан бол анг өрөө хийхээр явж. Тэгэхдээ нөгөө нэг өөрийнх нь тухай сануулсан тэр төгшмөлийг бол нөгөө нэг хатан маань гэртээ ороод архиар согтоож агаад одоо тасраагаад унагччихлаа л дээ. Тэгээд нөгөө төгшмөлийг гүтгэж хорлохын тулд өөрийнхөө үс гизийг сэгсийлгээд бие ороод урсан байна. Гэтэл яг тэр үед нь хаан ангаасаа буцаад ирж гинэ. Тэгээд хаан энэ чи юу болоо вэ? Миний өргөөнд энэ манай төгшмөл согтуу ингээд тасраад унцсан байж байдаг. Чиний үс гизэг чинь ингээд сэгсийцэн тустай болсон байдаг. Юу болов гэтэл энэ төгшмөл намайг хүчирхийлэхийг оролцсон гэж хаандаа бол нөгөө гимгүү төгшмөлийг одоо гүтгэж хэлсэн байна л да. Нөхрийнхөө өшөөг авахын тулд. Гэтэл яг энэ үед азан таарсан уу, эзэн таарсан уу нөгөө нэг төгшмөл чинь архин сэргээд юу болоод байгааг нэг хагас ойлгосон юм шиг байгаа. Тэгэнгүүтээ гараад зүхтаачихчихлээ тэ. Тэгээд өөрийнхөө зөвөө ямар ч гимгүү гэдгийг тайлбарлаж хэлж чадаагүй мөртлөө тэгээд зүхтаагаа явцсан болохоор хаан үнэн юм байна гэж ойлгоод нөгөө төгшмөлийг чинь харваад алчтай. Тэгээд харуулж алаад нурууных нь арьсыг өвчиж хуулаад аваад ирсэн байна л да. Одоо тэгж хатныхаа хилэг тайлбарлахын тулд тэгээд нөгөө хатан бол нурууных нь арьсан дээр одоо тэгж арьс ингээд ширээн дээр ингээд тавьчихсан байхад өөрийнхөө гарыг зүсээд дээр нь тусаагаад за ингээд би нөхрийнхөө өшөөг авлаа сая оролдоогүй юм шүү гэж хаандаа хэлсэн байдаг. Тэгээд нөгөө хаан чинь нэгэнд алдсан учраас асар том алдснаа мэдээд нөгөө төгшмөлийн хүүд нь бол өөрийнхөө охин самар гүнжийг бол хатан болгож өгсөн байдаг. Тэр ноёны хүүн бол өнөөгийн одоо Уус аймаг буюу одоогоор бол маш их жижигэрсэн л болохоос ш ойрд гэж том үндэстэн байсан. Ойн иргэд гэж та бүхэн түүхээс сайн мэдэх баг. Ойрдууд бол тухайн үед бол дундад Аз одоо Казахстан, Туркменистан гэх мэт Узбек, Уйгур гэх мэт өнөөгийн том улсуудыг бол эзлэн захирч байсан тийм том одоо гүрэн үндэстэн байсан л да. Тийм баруун монголчууд. Тухайн үед баруун монголчууд хүний хүн амын тоогоорч олон байсан. Тэгээд одоо тэр мунхаг хааны охин самар гүнж бол ойрдын ноёны хатан болоод баруун Монголд очиж амьдарсан байдаг. Самар гүнж яагаад түүхэнд тийм алдартай юм бэ гэвэл самар хатан ойрдын одоо хатан болсны дараа самар хатны ач хүн Исэн гэдэг нэг том тайш гарсан. Исэн тайш бол маш өнөөгийнхаар бол маш том амбицтай хүн байж л те. Монголын хаан ширээнд суухыг маш их тэгж хүсдэг. Тийм учраас Чингис хааны одоо Исэн тайш бол Чингис хааны өөр одоо биш ойрд хүн учраас өөрөө хаан ширээнд суухын тулд Чингис хааны үр удмыг бол ихэнх нь хомроглон хятсан байдаг. Бүгдийг нэг өдөр бас л нэг домог шиг үлгэр шиг ярьж байл та. Чингис хааны үр ач нарыг бүгдэнд нэг том одоогийнхоор бол нэг тийм парти зохион байгуулах гад хүлээн авалт хийх гээд тэгээд нэг гэлт нэгээр нөрж оруулсан байгаа Монгол гэрт. Тэнгүүтээ Монгол гэрийн дор нүх ухаад дээр нь ингэж нөгөө эсхий дэвсээд одоо Алтан ургийн Чингис хааны үр ач нар оронгууд нь бүгдийг нь нөгөө нүхэн дотор оруулж байгаа бүгдийг нь алчихсан байна. Энэ ингэж их Чингис хааны үр ач нарыг алхахад бол нэг л хүн зүхтааж чадсан Баян мөнх гэдэг хүү зүхтааж чадсан. Энэ Баян мөнх гэдэг бол Алтан ургийн Чингис хааны одоо амьд үлдсэн цорын ганц үр сад болж үлдсэн. Самар хатан өөрөө Чингис хааны удмын хүн учраас ачхуугийнхээ эсрэг одоо санаа бодолтой орж Чингис хааны үр удмыг аврахын тулд тэр Баян мөнх гэдэг хүүг бол хол газар зүхтаалгаж чадсан байдаг. Тэгээд Исэн бол Чингис хааны үр ач нарыг ихэнх нь алдсан учраас өөрөө Монголын эзэн одоо тухайн үеийн их гүрний их хаан болж чадсан байдаг. Исэн тайш бол түүхэнд нэрээ үлдээж чадсан да маш том жанжин байсан. Хятадын эзэн хааныг хүртэл олзолж авч Монголд 7 жил одоо 20-нд байлгаж байсан. Тэгээд Самар хатан Чингис хааны үр удмыг аварч үлдээхийн төлөө тэр Баян мөнх жоног бол тэгж амийг нь аварсан. Дараа нь Исэн тайш одоо өстөн дайснуудтай хороогдоход бол Баян мөнх жоног гарч ирсэн л дээ. Баян мөнх жоног хиний аав гэдгийг та бүхэн мэдэх үү? Мандухай цэцэн хатан киноноор гардаг шүү дээ. Баян мөнх жоног хиний аав билээ? За маш сайн мэдчихэж. Тэгээд Самар хатан бол юугаараа ингэж гавьяа байгуулсан бэ гэвэл Чингис хааны Алтан уургийг аварч үлдсэн гэдэг
маш том гавьягаар бол түүхэнд бичигдэж үлдсэн ийм мундаг хатан байсан юм аа. Хуулийн хаан Янгорны байгуулж байгаа үедээ Монголын нийслэлийг биелүүлсэн. За энэ зөв биш юм уу буруу биш юм. Ингээд магадгүй байхгүй. Таны байсаар би ямар хөө. Одоо монголчууд Хятадыг эзлээд авчлаа. Тухайд Хятадын олон мянган хэдэн зуун мянган цэргүүд байсан. Тэр цэргүүдийг яах вэ гэдэг асуудал үүсэн л дээ. Биднээсийг амьд байлгах юм бол монголчуудын эсрэг бослох тэмцэл гаргах тийм эрсдэл бий болно. Тийм учраас Хубилай хаан бол Хятад цэргүүдээр голчилсан хэдэн зуун мянган Хятад цэргийг бол Японыг эзлүүлэх гээд усан хацаар явуулсан л да. Тэгэж 3 удаагийн дайнд бол ихэвчлэн бараг 90% нь Хятад цэргүүд байсан. Тэгээд Хубилай хаан Хятадын гол цэргүүдийг бол тэр Японд руу явуулж эзлүүлэхдээ далайн шуурганд ихэнх нь өртөд насрахад тэгээд ингээд өгөхөд бол 3 удаагийн давталгаанд бол тухайн үеийн Хятад цэргүүд бол ихэнх нь бол ам өргөдөж ам ирсэлсэн гэдэг. Хубилай хаан ингэж Хятад цэргийн асуудлыг шийдсэн л дээ. Одоо ингэ золиосчлаа гэсэн. Нийслэлийг Бээжинд одоо Хятад газар төвлөрч суугаад Монгол ямар хор уршигтай байсан бэ гэхээс илүү эерэг талтай байсан гэж бодож байна. Тухайн үед монголчууд өнөөгийн Монгол одоо хар хоромд нийслэлээ хിവэр байлгасан болов Монголын эзэнт гүрний харьяа олцсон Хятадын иргэд нийслэл рүү одоо тэмүүлж ирэх нь гарцаагүй шүү дээ. Хар хоромдоо ирэх нь гарцаагүй. Тийм учраас Хубилай хааныг түүхчид бол үнэлтгэлтэй Хятадын аюулыг тэр өнөөгийн Бээжин хотод хааж барьсан гэж үздэг. Хэрвээ 2 сая монголчууд оршин амьдардаг энэ нутагт 400 сая Хятадын нэлээд хэдэн хувь наашаа шилжиж нүүж орж ирэх юм бол хизээ нэгэн цаг төр улс мөхөхөд тэднэрсийг гаргахад бол маш хэцүү болно шүү дээ. Тийм учраас Хубилай хаан өнөөгийн Монгол хотод руу Хятад цэргүүдийг ерөөсөө оруулдгүй яг л тэр чигээр нь одоо хадгалж хിവэр байхыг хүсэж ирсэн байдаг. Хубилай хааны түүхэн гавьяа бол монголчуудыг үндсэнд нь хятадчуулаагүй өнөөгийн Монгол нутгийг яг бидэнд тэр чигээр үлдээхэд бол гол шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тухайн үед чинь Монгол үндэстэн хിവэр орших үгүй юу гэдэг бол нэлээд эзэгтэй тийм хүндхэн даалгавар байсан л да. Энэ даалгаврыг бол Хубилай хаан маш амжилттай, маш зөвөр шийдэж чадсан гэж бодож байна. Би Сэнтэ түшсэн хатад гэдэг номноос нэг хатныг их онцолж үзхийг хүсэж байна л да. Энэ хатан бол Монгол хатан биш, Солонгос хатан юм байна. Тогоон Төмөр хааны та бүхэн мэдэн шүү дээ түүхэн хичээлээсээ үзсэн баг. 35 жилийн турш Монголын их юан гүрнийг захирч ирсэн ийм эзэн хаан. Тогоон Төмөр хаан бол Монголын нутагт хизээч ирж байгаагүй тийм хүн шүү дээ. Тухайн үеийн Хятадын нутагт төрөөд Солонгост баг насаа өнгөрөөсөн. Тийм учраас ч юм уу Солонгос шивгчийн эмэгтэйг бол өөрийнхөө их хатнаар өргөмжилсэн байдаг л да. Энэ хатан бол Солонгоскийн хатан бол Солонгос орноос олзлогдож ирээд ордны хамгийн бага ажил одоо шар шавар угаах, ус зөөх гэх мэт бага ажлуудыг хийж байхдаа Тогоон Төмөр хаантаа дайралтаж маш царайлаг үзэсгэлэнтэй эмэгтэй байсан болохоор хааны таалалд нийцээд хатан нь болсон байдаг. Дараа нь Солонгос хатан болол Монгол 2 хатныг алхахад одоо тэгж гүтгэж алхахад их гол нөлөөтэй оролцоод дараа нь өөрөө их хатан болоод өөрөөсөө төрсэн одоо ирлийцгүүгээ хааны угсаа залгамжлагч одоо хунтайжаар өргөмжлүүлээд төрийг өөмүүлэх сүүлдээ юан улсыг мөхөхөд бол гол үүрэг гүйцэтгэсэн ийм эмэгтэй. Тогоон Төмөр хаан Монголын түүхэнд бараг цорын ганц удаа гэж хэлж болохоор Монгол биш Солонгос эмэгтэйг бол их хатнаараа өргөмжилсөн байдаг. Энэ Солонгос эмэгтэй бол ордонд байсан Монгол ноёд төвшөндүүдийг одоо Солонгос хүн чинь Монголыг тэг чин сэтгэлээс хайрлна гэж байхгүй шүү дээ. Хайр үндэстэн учраас Монголын төлөө Монгол үндэстний төлөө зүтгэжсэн голлох ноёд жанжтыг бол энэ Солонгос хатан алж хороогоод зөвхөн өөрийнхөө эрх ашиг, өөрийнхөө хүүг хунтайжаар өргөмжлүүлэхийн төлөө маш их монголчуудыг алж хядаж хороосон байдаг. Энэ Солонгос хатны одоо гүйцэтгэсэн одоо буруу үйл ажиллагааны үр дүнд бол тухайн үеийн юан улс мөхөд хүрсэн ийм гашуун түүх байд юм а. Тийм учраас дараагийн Монгол хаад бол хизээч харь үндэснээс хатан сонгож аваагүй зөвхөн Монгол хатан сонгож авахыг маш их хичээсэн байд юм а. Та бүхэн энэ хатны тухайс онлайн киног бас үзчихсэн баг л да. Энэ хат Ки гэдэг хатан бол
40-од жилийн турш Монголд амьдрахдаа гавьяагаас илүү гай их хийсэн болов гэж үзэж байгаа. Энэ хатны тухай бол маш их сурвалжууд байдаг л да. Тэгээ Синти төссөн хатад номондоо энэ тухай нэлээд тодорхой дэлгэрэнгүй бичгээр оролцсон. Энэ хатны тухай солонгосууд болохоор арай өөрөөр хараад байдаг. Тэгээ өөрийнхөө үндэстэн угсаатанд биш монголчуудад үйлчилжсэн гэдэг утгаар хараад байгаа юм шиг санагдаад байна. За. Ки хатан бол бас монголчуудын төлөө зүтгээгүй шигээ солонгосчуудын төлөө бас зүтгээгүй юм аа. Ки хатан их олон ах トゥ нартай байж л да. Тэгээд нэг алтан зарсны үлгэршил юм болсон л да. Энийг солонгосын нэг дундаж амьдралтай жирийн нэг охин Монголд ирээд бүр их юан гүрний эзэн хааны их хатан боллоо гэдэг бол маш их эрх мэдэл эд хөрөнгө бол түүний гарт орж ирнэ гэсэн. Их чинь их хатан боллоо гэдгийг дуулаад ах トゥ нар нь бүгдээр одоо магна агаартлаа баярлаад солонгослол өстой бурхангүй газрын бомб ганцуурах шиг аашилж ирсэн л да. Солонгосчууд энэ ах トゥ нар нь одоо тэгж их харгас хэрцгий одоо дээрэнгүй авиртайг нь мэдээд солонгосын ард түмэн бол ах トゥ нарын бүгдийг хороочихсан байдаг. Энэ бүхэнд өвшөрхсөн ки хатан бол тэр солонгос хатан бол Монголын цэргүүдийг дайчлаад ах トゥ нарынхаа өшөөг авахаар солонгос руу одоо хид хідэн удаа аяндаа хийлгэж ирсэн байдаг. Тухайн үед солонгосын ард түмэн маш их зэвүүрцэж байсан л да. Өөрийнх нь үндэснээс гарсан адилхан солонгос хүн байж одоо ах トゥ нарынхаа төлөө өөрийнхөө үндэснийг ингэж гисгэн цээрлүүлж алж хитэн гэдэг бол хамгийн адгийн үйлдэл шүү дээ. Биднээс ч гэсэн бас адилхан үйлдэж авна шүү дээ. Одоо нэг монгол хүн одоо хятадын одоо нэг том төрийн тэргүүн боллоо гэж бодъё. Тэгээд одоо монгол хүн байж өөр үндэсний эрх ашигын төлөө үйлчлээд өөрийнхөө үндэснийг алж хядаж хорооно гэдэг бол бид бүхэнд ч гэсэн хичнээн зэвүүцгээр тийм үйлдэл билээ дээ. Солонгосчууд яг энэтэй адилхан тэр ки хатныг бол маш их үзэн ядаж байсан байт юм а. Дараа нь ки хатны одоо үр үндэс угсааг нь бол хүүс тэмтэрсэн л дээ. Ки хатны зарилгаар солонгос руу довтлсон монгол цэргүүд ч гэсэндээ солонгосчуудтай байлдахдаа маш их сонирхолтой байсан байдаг. Яагаад тэгж яана гэхээр өөрсдийнхөө төлөө биш зүгээр нэг солонгос хатны гар хөлний этгээд болоод өөрсдийнхөө амь насыг золиосно гэдэг бол үнэхээр энэ тийм тэнэг хэрэг байсан учраас монгол цэргүүд бол тэр ки хатны төлөө олигтой үйлчлээгүй, олигтой байлдаагүй солонгосыг бол тэгж одоо ки хатны бодож ирсэн шиг цусны далай домбуулж чадаагүй замдаа тарч бутраад тэгээд байхгүй болсон л доо. Ийм сайн түүхтэй, маш их сургамжтай түүхтэй л дээ. Ер нь түүх гэдэг бол бахархлаас гадна маш их сургамж юм байна. Өнгөрсөн түүхийнхээ алдаа онооноос сургамж аавна гэдэг бол түүхийг судлахын хамгийн гол ач холбогдол зорилго юм байна. Эртний бичгийн мэргэд хэлэхдээ бол түүхийн одоо сайн нь ч миний багш, муу нь ч миний багш гэдэг. Тийм учраас та бүхэн ч гэсэн өнгөрсөн түүхээс бахархахаас гаднаас алдаа уг дээдсийнхээ алдаа онооноос сургамж авч тэрийг ирээдүйн улс үндэстэндээ бол нүүрдүүлэхгүй байх талаар тийм сургамж авах нь бол түүхийн гол зорилго юм аа. Монголын их юан улсын түүх гэдэг номыг бол би 17 наснда бичижсэн л да. 436 хуудастай тийм бүтээл болсон. Энэ бүтээл бол юан улсын түүхийг бол бүхэлд нь улс төр, эдийн засаг, соёл, гадаад харилцаа, цэрэг дан гэх мэт бүх асуудлуудаар нь юуны өмнө англиан авч үзэхийг оролцсон л доо. Юан улсын түүхтэй холбоотой маш их сурвалжууд байдаг. Бүр хэдэн зуун бод их сурвалжууд байдаг. Сонирхолж хэлэхэд Хубилай хааны үеэс Юан улсын сүүлчийн хаан Тогоон төмрийн үе хүртэл тухайн үед хааны ордонд одоо ордны бүхэл үйл явдлыг өдөр цагтаар бичдэг тийм одоо тэгж нөө бичиг соёл түүх бичиг соёл дэлгэрсэн л дээ. 1271-с 1368 он хүртэлх 100 гаруй жилийн хугацааны өдөр болгон одоо тэр эзэн хаан юу хийж исэн тухай тэмдэглэл байдаг. Тийм учраас энэ тэмдэглэлийг үзэхэд Юан улсын түүх бол өдөр дараалан тодорч ирдэг л дээ. Тийм учраас юуны өмнө бол Юан улсын судар гэдэг энэ чухал их сурвалжийг ашиглахыг энэ тэргуунд авч үзсэн. Их сурвалжуудад бол янз бүрийн тийм цаг үеийн нөлөө орсон байдаг. Тийм учраас энэ цаг үеийн нөлөөг олон их сурвалжуудтай харьцуулах байдлаар үзэж үнэн магтыг олох тийм боломжтой юм аа гэж бодож байна. Энэ ярианы төгсгөлд бол одоо энэ уулзалтыг зохион байгуулсан хүмүүст бол маш их баярлалаа гэж хэлээ. Би одоо та бүхэнтэй уулзна гэдэг бол миний хувьд аз завшаантай хэрэг.
ирээдүйн Монголын түүхийг бичих хүмүүс, дэлхийн түүхийг бичих хүмүүс, ирээдүйн Нобелийн шагналууд, ирээдүйн ерөнхийлөгч нартай одоо нэг ингэж танхимд байна гэдэг бол миний хувьд бол тийм аз завшаантай хэрэг юм аа. Тийм учраас энэ уулзалтыг зохион байгуулж одоо миний энэ алдах насанд энэ мондөг хүмүүстэй уулзах тийм хувь зохиос маш их баярлж байна. Баярлалаа.